Зохиолч Мишгийн Жавган. Ёсон хүсэл. Нэгдүгээр бүлэг. Гурван янзын нэртэй гурван цагаан гэр. Баруунаас зүүн тийш хөндлөсөн майхан хэлбэрт дүгнэгэр бор ухаагийн урд энгэрээс үргэлжлэх их хөндөй өмнө зүг үзүр төгсгөлгүй юм шиг цэлээн. Баруунаар нь морины засмал дэлэдэл тэвхийх намхан цагаан гүвэний зүүнээр жигтгэн ирж их бөмбөгөр хар толгод цоврон харагдах нь барайны газар дөдлөн ирж буй хурдны морд гэлтэй. Хөндийн дунд байглаас ингэж онож байрлуулдаг ваншүү гэмээр чандамлан тогтсон гурван нуур мэлтээж түүний эргэн тойронд айл мал зайгүй. Малчдын гэр нов ногоон талд нуурын хүн шиг цавцаан. Эл газрыг хулчхын хөндийг хагаад жаргалтай дэлгэр зуны сайхан улиралд хонхор бүрдэн нуур туналцаж хотгор бүхэнд нь ногоо сугсалдсан сэргэлэн ногоон дэнжээр айл мал багширч цэнгэгхэн усанд нь жигүүртэн олноор хуран чуулдаг баян тансаг энэ хөндий доо нутгийнхан хэдийнээс идээшин дасчээ. Тэр дундаа энэ жил сум орны нутаг дэвсгэр нэлэнхүйдээ бороо хур сааруу зуншлаг гандуухан гэлцэж ах үед хулчхын хөндий хавийн нутагт хөгшдийн ярианаас үзвэл ойрын 13 жилд тохиолдоогүй сайхан зун айлчилж ёстой л хонхойвол ус хотойвол ногоо болжээ. Тиймээс ч зан сайтай айлд хүн олон ирдэг, замаг сайтай усанд шувуу олон цугладаг гэдэгчлэн хулжхын хөндийн айл мал урд өмнөний жилүүдтэй зүйрлэшгүй ёстой л хаяа нийлж сүрг сарним өнөр өтгөн байлаа. Үүнээс уламлан хариулга маллага тааруухан ажил анхаа муутай зарим айлын хонь мал өдөр бүр гурвалжин дөрвөлжин нийлсэн ч дуулдаж оройд нь ялгах хотлуулах гэж хөндийд багтамгүй шуугаан дэгдэн морин төвөргөн пижгнэж цухалдуу нэгний эсэг чижиг гуухчих хонь хург майлалдах нарийн бүдүүн чанга сул янз бүрийн өнг аваа тогтун гарт цуурайлна. Тэнхүү тал талаас нийлж нуур далай шиг нэлийсэн олон хоньны эзэд атгсан шагаа шиг бөөгнүүлж угаад холбоо дээс барин хөлсөөн шудран гүйлдэн байж хэдэн хэсэг болгож авмагц мөнөөхөн дуу чимээ түр амс хийн. Энэ нь малдаан хариулга хайхрамж муутай заримын эндэл мөнөөс гадна уг нь цэлүү цэрэг газар саланга тархай нутагшид дадчхаад хонь малаан бэлчээсэн даруй нэг хэсэгтэн ажралгүй орхитгоос ч бас болоо бизээ. Нөгөө төгөр нутгийнхан ярдагчлан боохоо хэмээх чон сүүлийн үед номоос уншнуу гэхээс биш нүдэнд өртгөн ховрцснийгч байж болно. Ийхүү өгөөмөр зуны нэгэн өглөө босоод харахад хулчхын хөндийн тэр олон айл дунд хоёр нь хаяа хатгаж нэг нь сондгой буусан гурван цагаан гэр борооны дараа ургасан цагаахан мөөг будан дундаас тодрон харагдах шиг гинт бий болчихсон байлаа. Анхны цас шиг цагаан бүрээсний хээш нэрч гисэн гадуураа новширч хөглөрөх бараа туруугүй үнсийн авсан толго шиг цэмцгэр цомбгор байдлаараач тэр хэдэн гэр хүмүүсийн нүдэнд бусдаас түрүү өртөж бултаас содон тусна. Үүнээс үүдэн ийм яриа үүсв. Энэ гурван гэр чинь хэнийх юм бэ? Айл юм уу? Эсвэл бригадын контор, сургуулийн ухуулах байрын айл нэг нь үү гэж хэн нэг нь асууна. Тэгэд хажууд нь сум бригадын удирдах хариуцлагатан албан тушаалт нараас байвал манай шинэ малчдынх гэж бахархсан байртай хариулна. Нутгийн хашир томоо бүхий малчид илгээлтэр ирсэн багчуудын суур хот гэж хариулна. Харин өөлөх шоолох дуртай авир төрх тааруу нэг хоёр залуу тааралдвал
Тэр нусгайчуудын суур, бацаануудын хот гэх зэргээр бие биенээсээ өрсөн доогдойхон үг олох гэж оролдоцгооно. Энэхүү 3 янзын нэртэй 3 цагаан гэрийн шав тавьж голомт бадраасан түүхийг сөвхөн үзвэл машид богино шив шинхэн бөгөөд цааших зам мөрийн төсөөлөн бодохвол ирээдүй гэдэг үгтэй ив ижил төгсөх хязгааргүй замтай ажигуу. Эдгээр 3 цагаан гэрийн эзэд саяхан нэг танхим нэг ширээнд сууж байсан 4 охин 5 хүүгийн намтар үйлсч энэ хэр үнэхээр богинохон ажээ. Тэгэвч хорвоогийн амьдралын алтан босго алхаж яваа тэд өдөр цаг тоолон амьдралын цагаан барааныг үзэж үүх түүх нь хуудас хуудасаар зузаарах нь хэн бүхэнд тодорхой. Энэ тухай хойно өгүүлсэв. 1. ертөнц байгаль дахины үртэй бүхэн төлжиж үндэстэй бүхэн цэцгэлдэг хаврын улирал халаагаан өгч газар дэлхий нөмрөг солин ногоон дурдан хідэрч түүнд нь шохоорхох мэт явган зэрэглээ жирвэлзэн наадна. Хөхмдөг манан хөшиглэн татсан 101 тогтун өдөр эргэн тойрон хараа ил тэгш талбар дэвсэг дээр таруу байрлсан сум нэгдлийн төвд хүн хөлс хэрэг. 8 жилийн дунд сургуулийн 2 давхар шинэхэн цагаан барилгаас бусд нь дан нэгэн жигдийн тул холоос харахад өрсөн шагаа идэл үзэгдэнэ. Ойртон үзхүүл харин мал эмнэлгийн цомхон цагаан байшин хамгийн баруун захад цэмцээч. Түүнээс зүүн тийш саахалт багцаанд сум нэгдлийн захиргааны ногоон дээвэрт уртлаг цагаан байшин. Хамгийн зүүн захад бараг 2 саахалтын газар хүн эмнэлгийн хуучин дуу цагаан байшин байна. Тэртээ хойно дэлгүүр худалдааны газрын 10 таруухан барилга гэр сууд сэлтийг харах тусам эт манайхан газраар мөнч арвин улс шүү гэлтэй. Сум нэгдлийн контор хаваар ажил нэлээд ориглон бололтой орох гарах хүмүүс тасралтгүй сүлжилдэн алхах гიშгэх нь хүртэл яаруу түргэн ажээ. Тэдний дунд онц давчуу ажилтай 2 хүн байлаа. Нэг нь ээлгэн хад чиг хүрлгэр царай, урт хүзүү, өндөр гоонгор нуруутай 60 орчим насны хар хүн. Энэ хүнийг нэгдлийн аж ахуйн нярав өндөр дамбий гэнэ. Тэрээр сураар хэлгсэн олон том хар түлхүүр барин ийш тийшээ тэмээ шиг хол алхалж энэ тэрийг хуруугаараа занган дууд хаагаад өнгөн дээрээ тайван дүртэж хэрэндээ тэвдүү яваа нь үздэл илт. Нөгөө нь саруул бригадийн дарга махалаг дугуй цагаан царай ойнгор нүд эгмаг гэсэн яриатай 50 гаруй насны эр нэр Дэнзэн цагаан баадантай бичиг бүслэн өндөр хээр морь унаж сургуулийн сурагчдын эцэг эхийн хороогоор шогшингом манай бригадаас ирсэн хүмүүс нэгдлийн ерөнхий хороо руу яг одоо яваад оч бушуулаарай гэж урт ташуур дойлцуулан зарлана. Дэнзэнг нутгийнхан гуай гэхээсээ дарга гэх нь олонх билээ. Чухамдаа дарга гэдэг үг нэрийнх нь хугас мэт болж 8 настай балчраас 80 настай хөгшид хүртэл цөм Дэнзэн дарга гэлцэн ярилцаж дуудана. Энэ ч бас гарцаагүй учир бий. Тэрээр цэрэгт байхдаа тасгийн даргаас эхлээд хугацаад албаан дуусган нутагтаа ирмэгц нам эвлэлийн ухуулагч багийн дарга, бригадын дарга гээд нам засгийн бодлого шийдвэрийг биелүүлэх ойлгуулахын тулд өнөө хүртэл морин дэл дээр шогссон хүн. Бас хоршооны дарга гэж хэдэн сар түүхийд ноос ноолууртай хөөцөлдөн харайлгаж үзжээ. 50-аад оны үеэс сумын хойд зүүн хойд талаар залгаа нутгалдаг 7-8 дугаар багийн 18 өрхийг нэгтгэн тэнд нэг бяцхан нэгдэл байгуулад даргаар нь сонгогдсон ажиллаж байсан нь одоо бодвол энэ их захгүй юм шиг нэжгэр том нэгдлийн үүсвэр суур ажгуу. Түүнээс хойш удалгүй нэгдэлж хөдөлгөөн сум даяар өрнөж баг бүрт шахам бадрал, саруул, нөхөрлөл, хоршоолол гэсэн янз бүрийн нэртэй жижиг нэгдэл үүсээд ирэхийн үес
Сумын хэмжээгээр ганц том нэгдэлд хамруулж хуучин нэг буюу 2 3 жижиг нэгдлийг нэгтгэн баррикад болгоход мөн л нөгөөх анхны жижиг нэгдлийнхээ суурин дээр баррикадын даргаар үлдэн төдийгөөс өдий хүртэл шогссоор агаад алба хөөцөлдөж хөдөө гадуур хичнээн яввч махлаг цагаан царай нь жаахан бүрзэж тоос дааж ирнэ гэхээс харлан борлно гэж үгүй тул хонхрын зарим амцар авгай нар энэ дэнзэнгийн царай яагаад хувирдгүй юм бэ? Ингэсэг цагаан гурил хүртэл түрхэж гангалдаг байна уу? Аргал усны бэлчээрээс хидэрдгүй шахан бидний царай хүрлээр цутгсан мэт болж байхад хэмээн жигжиг хэлцэн. Дэнзэнгийн бас нэг содон зан гэвэл хүн юуч гэж уурлаж бухимдаж аашилж загнаж байсан хариу дүрсхийх уур цухал болно гэж ервгүй харин шанааны сутсаан гүрэлцтэл араагаан зууж угаад ширмэн тогоо хангентал чанга хөхөрнө. Үүнийг нь нутгийнхан дэнзэн дарга ууралчхаж гэлцэх бөгөөд хүний уур инээд гэж бодвоос өөхөх төрөх гэдэг шиг эрсдэс юм байсаар атал хүмүүс ийхүү ярилцдаг нь үнэмшгэд хэцүү боловч ортой зүйл байлаа. Түүний ийн уурлаж адтай инээхийг хавийн хүүхдүүд андахгүй. Дэнзэнг морины уян дээр буухыг хармагц хайрын сайхан ховор чухаг юм үз сонслгүй алдчихвэ гэсэн шиг хошуурч хотон дундуур тоглоом шуугиан бололцсон шилбүр мороор хөлийн хурд мэдэн өөр бусдыг анзаарахч сэхээгүй гүйлдэн яваа нөхөдтөн хүй дэнзэн дарга ирсэн дамжин жав гойнд орсон гэлцэн өөр хоорондоо мэдээлж хойноос хуйлран ороод үүдний голд шахацалдан зогсож айлын авгай нарт зэмлүүлэн шилээврээр татуулахын наах нур хөөгдөж гарна. Дэнзэнгийн бас өөр нэг содон гэвэл ярианда савл хийвэл марксизм ленинизмээс иш татна. Тиймээс зарим нэгэн түүнийг марксист дэнзэнч гэж ярьж дуудах удаа бий. Дэнзэн дарга энэ үгийг хэдийнээс хэрэглэх болсныг яг таг мэдэх хүн ёр үгүй. Лавл эхээс гарахтаа хэлж унаагүй болов уу гэж бодно. Тэгээд үүнээс үүдэн янз бүрийн яриа гаргахаж яам. Нутгийн зарим хүмүүс ярихдаа хязгаарын зэрэгт байхад нь энэ номыг судлуулж байсан юм байх. Тэгээд чи энэ чиглэлээр цааш сурах уу гэхэд нь үгүй ээ би нутагтаа харж авжаагийнхаа гарын гурил самарсан будаатай цайг уух минь гэс юм гэдэг. Тэгээгүйсэн бол өдийд лав суудлын хөнгөн машин тэрэг унаад давхиж явах байсан юм. Наазгүй золиго гэлцэн. Бас зарим хүн ноосны компанийн жил айлд малын ноос үсний тухай ярьж байснаа гинт марцнаа сансан юм шиг өврөө тэмтчин уудалж өлөн хэр суусан даав хавцтай ном гаргаж ирээд нөхдөө гэж эхлэн хоолойгоо засч дуржгантал уншдаг байсан юм. Түүнд нь марксизм ленинизм гэдэг үг олонтой сонсогддог байсан бөгөөд тэр номоо айл хот бүрд алгасалгүй унсаар яваад амд нь хөвшчихсэн байж таарна гэж ярилцдаг билээ. Одоо бол харин ярианд нь шаг хийсэн гэдэг үг олонтаа тохиолдоно. Дэнзэн даргыг эцгийнхээ хороогоор хэд хэдэн удаа ташуурaan дойлцуулан давхисны дараахан сумнэгдлийн конторын үүдэнд баахан хомтой тэмээ цуглаж төдхөн нэгдлийн аж ахуйн хашаанаас будаг шунхан гялалдсан гэрийн мод шинэхэн эсгий бүрээс 100 хяндан дэргүүтэн атсан тэмээн хөсөг гарч сумын төвийн дундуур урд зүгийг зорин могой мэт мушгран одов. Энэ ачааг ачуулах гэж хэрэндэн хэлүүг явдалж иргэл болсныг тэнд байгстаас өөр олон хүн мэдэлгүй өнгөрсөн аж. Юу гэвэл сум нэгдлийн дарга өвч бүрэн хэрэглэлтэй шин гэр 3-ыг гэж бичиг цохолт үйлдсэн атал нярв дамби нэлээд эдлэгдсэн оосор хошлон 1-2 барьсан өрх сэмэртлэн сорогдсон 100 яндан гаргаж хайлаад тэгтэн цөмөл сургуулийн багчууд ирэх юм гэх чинь нилээ.
Арчилж додомдохыг мэдэхгүй тэдэнд ер шин хуучин ялгаа юу вэ? Энэ зун намрын бороонд шалав цохиулж бүрээс нь илжирч үжирээд хэрэг цайнаас хасагдна биз. Тэгээд ч өвлийн төрөг цохойгаад ирэхэд өнөөдөн ч улдраа жаална амь наан там цаана болж ход суурин газар халууд үүгсэн байр сууцаан тэмцээд барайтай чигээр нь хайчгаад л гарч өгнө. Тэхийн битсээр байж энэ дарга нарын өнгөрөө гэдэг нь юундаа ингэтлээ хөл болцохоо бай гэж бодон зогсож байжээ. Гэтэл тэрхэн агшинд Дэнзэн дарга энэ муу дамбийг харж байна уу? Яс махнаас нь тасраад унчих гэж байгаа юм шиг хайрлаж харуулсаад л ямар өөрийн хөөсөнд бүрээс иливчлээч гэж гуйж царайчилж байгаа биш үү? Цуглуулсан бэлтгэсэн юм а зориулсан зүйлд нь хэрэглэхгүй бол энэ агуулга сав харамч нервын хэрэг юу байна? Хулганд хөөё бэлтгэх гэсэн биш. Тэр аяараа хармын харт тулам хэмээн дотроо цугалдан өнөөхөл хахир 100 инээдгээрэн инээн тулж ирмэгц хуучирч муудсан бүрээс юмсыг дамбийн өөдөөс зөрүүлэн чулуудаж. Наадахыг чинь авч явахгүй шүү. Дамби. Ажлагны гарц бичиг баримт дээр чинь цоо шинхэн гэж цогсныг гаргадаг бол унш гэжээ. Тэгтэн дамби Дэнзэн минь ээ чи хүүхэд биш юмны учир наа заадахыг ойлгох хүн дугуйл аваачаад барьчих гэж эвлэгхэн хэлжээ. Гэтэл цаадах нь тэгж өрдөөч таарахгүй дамби минь тэр хүүхдүүдийн хүс зорьсон бадарч дүрлэлсэн сэтгэл санааг дэмжиж дээш татахын оронд ус цацаж яаж болох вэ гэж бас хөлдөн суух маягтай хэлв. Дамби нэрв арганд н орсонгүй. Байдгсэн бол хамаа байж юу? Байхгүй юмыг би хаанаасаа гаргах вэ? Хэмээн аж ахуйн зарим хүмүүсийн арга цаалт зуршлаар өгүүлж өнгөн дээрээ байдгаан шавхаж гүйцлээ гэсэн арга тасарсан хүний царай үзүүлэн хэлэхэд түүний гадарлсан Дэнзэн даргын зэвүү үнэхээр хурч. Аж ахуйч хүн гэдэг чинь харамч хүнийг хэлдэг юм биш яахоо. Мэддэг нь мэдээд цогсон байтал чи наагур нь юунд боож хаах гэж оролдоно. Тэр шин юмсыг энэ тэртээ сольж хойлж алга хийж гисэн биш вэз? Тийм биш бол гаргаад ир гэж ширүүхэн хэлв. Гэтэл дамбийн гүжүүд зан хөдөлж харин бүр хуучин шин ямар ч юм гаргаж өгөхөн болох нь тэрэ. Дэнзэн түүнийг наашлуулж цаашлуулж шахаж шавдсан боловч тусыг олсонгүй. Тэгж хөдөлгөж чадахгүйгээ мэдмэгц бодлаантаа ойцсон бохын засвал хөлийн шүүгч рүү гүйх мэт нэгдлийн ерөнхий хороо руу харайлгаж ачаар бэлдсэн хэдэн хүн ангайлцсан хоцорчээ. Төдхөн нэгдлийн бичээч эмэгтэй дамби гой таныг дарга дуудаж байна гэж гүйж ирсэн авч хөшүү гүжүүн гараагүй дамби явсан чгүй дуугарсан чгүй тэр байтугай нүд ээж цавчсангүй. Баргадын дарга Дэнзэн эхлээд нэгдлийн орлогч даргын өрөөнд салхи татуулан орж "Жамбал дарга энэ дамбиг хөр яая? Нөгөө эдэн хүүхдэд чинь шаарлсан юмдаа ялгаж хайлаад болдоггүй" гэж зарга мэдүүлсэн боловч Жамбал хэмээх тэр том алаг нүд монхор хамартай дүнсгэр хар хүн анханасаа илгээлтийн эзэдгэж том сайхан нэрийн доор юу ч мэдэхгүй хэдэн нусгай жаал ирж баахан малаар тоглох нь гэсэн санаагаар дотроо нь дурамжхан хандаж бууган мөн л нуусан хэвээр тэр нөхөр дамби ажил төрлийн хувьд надад харьяалагдах боловч үүргэн гүйцэтгэхийн хувьд бие даах ёстой. Тэгэхээр бид хөндлөнгөөс оролцоод яах вэ? Тийм биз дээ гэд хөдөлсөнгүй. Дэнзэн арга буюу үүдэнд нь баахан хүмүүс орохоор ээлж хүлээсэн сум нэгдлийн даргын өрөөнд яарахтан зөвшөөрөлч авалгүй орж гомдол мэдүүлжээ. Сум нэгдлийн дарга дамбиг дуудуулсан ирсэнгүй тул эцэст нь өөрөө Дэнзэнтэй хамт ирж боломжтой бүгдийг солиулж өгчээ. Тэр өдрийн оройн билээ. Аймгийн шуудангийн замаар хэдэн хүн суулгаж улаан туг урай лоозонгаар чимгэлсэн
Газ 51 машин тоосноосоо зугтах мэт давхисаар сум нэгдлийн захиргааны үүдэнд ирж зогсоход аль нэг газрын урлагийн баригад ир бололтой гэлцэн сумын төвийнхэн шуугилдаж хүүхдүүд сонирхон гүйлдлээ. Тэгтэл араас нь удалгүй бас нэг газ 69 машинч давхин ирж үдэш сумын төвийн гэрэл асхтай зэрэгцэн хурал цуглаантай гээд хүн бүгдийг клуб руу оч гэж урьж заллаа. Сумын төвийн клубт хүн пиг дүүрэн гэрэл чийдэн гял цал ойж өмссөн хувцас алглан эн тэнд шивэр авир хийх бүдэг яриа. Сандал хяхнан шажигнах чимээ сонсогдоно. Тайзан дээр хоёр игнүүлэн зассан ширээний урдуур таримл цэцэг, хээрийн цэцэг хослон алглаж ширээний ард сум нэгдлийн хариуцлагатан Ахмад малчид аймгийн эвлэлийн хорон дарга гүнсэн гэгч өндөр цагаан залуу бишүүргсэн царай бүхий янз бүрийн хувцастай хэдэн хүүхэд суужээ. Суудал дүүрэн жигдэрсэн тэр олон хүний хоснууд гагцхүү мөнө хэдэн хүүхдэд тусч зарим нь хараа хаа шандуулах учраа олохгүй дээш доош хэсүүлэн зарим нь өмссөн хувцаараа оролдон хажуу тийш харах хоорондоо үг яриа үүсгэж сэхээгүй бие баригдан бүлтгнэлдэн сууцгаана. Сум нэгдлийн дарга жамин гэгч сэрч шингэрсэн халимг мөлчидл хуссан хууз залжин нүд гонцгой нүүртэй 40 насны шар хүн суудлаас босч аймгийн төвийн сургуулиас малчин болохоор ирсэн хүүхдүүдийг хүлээн авах цуглаан нээснийг мэдгдий. Гэхэд клубын том танхим дүүрэн ширүүн бороо асгарах мэт алга ташлт нижгнэн зарим хүмүүс нөгөө хүүхдүүдийг сая үзэж байгаа юм шиг бие биеийн араас өндөлцөн тайзны гүн рүү цоргих мэт харцгаана. Ирсэн хүүхдүүд ч анх ирж сууснаа бодвол эрх биш хөгжил хөдөлгөөн орж юунаас ч ухарч шантрахгүй гэсэн гал халуун урам зориг дүрлцэн буйн нүүр царайнд нь тод байлаа. Сум нэгдлийн даргыг үг хэлсний дараа хүүхдүүдээс нөхдөө төлөөлж сэвлэг годгорхон гизгэндээ улаан тууз дангидж бие барьсан хүрэн өнгийн сурагчийн дүрм тувцсныхаа энгэрт эвлэлийн тэмдэг гялзуулсан бондгор бороохон эндэрт гарч ирэхэд олны алга ташлтаар угтав. Хурсан олон охины хэлхүүгийг амьсгаа даран чагнацгаалаа. Тэр охиныг сэрж мэдэг гин. Аав ээжийнхээ малч буйнт халааг авч Ахмад малчдын жишээнээс суралцсан сүргийн бэлчээр малчны хотноос аж амьдралын дадал өвлөн авах эрмэлзэл төгс ирсэн өөрийнхөө тухай нөхдийнхөө тухай хэлсэн цогтой үг бүхний сэтгэлийг хөвсөлзүүлж нэгийг бодуулав. Охиныг үг хэлж дуусмагц хурлын тэргүүлэгчдийн байранд сууж байсан сарвал бригадын сайлчин надимд гэгч нэмгэн шар царайт авгай. Улсын сайн малчин гэгдэж мөнгөн хувин 5 шуу малын дүрсээр шагнуулж явсан энгэр шүргсэн сахалт самбуу өвгөн нар үг хэлж сайх эрэгч хүүхдийн сансан санаа хүссэн хүслийг багтан шагшиж амжилт бүтээлийн дээдийг өрөөснөр барахгүй надимд авгай нулимс унган байж самбуу өвгөн сахал амаан арчин шудран байж тэр хүүхдүүдийг захаас нь энхрэн үнсж таалав. Бас сургууль хэдийнэ тарсан байтал хэн зохион байгуулсныг бүүмэд пионер сурагчдын төлөөлөгчд гэж төвийн айлуудын хүүхдээр бүрдсэн баахан багчууд бүрээ бөмбөр нижгнүүлэн жагсаалаараа ирж хүсэл зориг хөлгийн жолоог хөдөө тийш залж ирсэн ах эгч нартаа баяр хүргэн дунд сургууль төгсөөд тэдний дуурайллаар эх орныхоо хаана хэрэгцээтэй газарт очиж мал сургаан өсгөн тарайн далаа долгилуулж үйлдвэр хот барьж босгоход энэ биес бэлхэн гэж илэрхийллээ. Эцэст нь нэгдлийн ерөнхий хорооны хурлын шийдвэр уншиж ирсэн хүүхдүүдэд хөдөлмөрийн дэвтэр гардуулан буцалтгүй тусламж болгон өгсөн төгрөгийг өвөрлүүлж амьдрал ойр зүрийн хэрэгцээнд нь тусламж болгох орон гэр унаа сайлын мал тэргүүтнийг хөдөө очисон газар дээр нь олгоно гэв. Хурлаас гарагсдын дунд хөөрхий дөө нялх амьтд байна шүү дээ. Тэгээд гэр бараагаан өөдөн татаж мал сүрэг хариулж маллаж барах юм болов уу?
Эдний дотор ерөөсөө хөдөөгийн аж төрөх мэдэхгүй төв газар төрж өссөн өстой нөгөө хотон дох бөөрийнхээ цагаан чинь юу вэ гэхээр хүүхдч би гэдэг шүү. Ой эд чинь 8 дугаар анги төгсөөд цөмөөрөө санал өгч хөдөө гарч явгаа юм гинэ. Зарим нь хоошоо хангаан нутгийн нэг нэгдэлд энэ хэсэг нь манай энд ингэж ирсэн байх. 4 охин 5 хүү байвуу да. Үстэй дулаан хувцс ер бий гэж юу? Хур салхитаад гэр бараагаан базаах, аргал усаан зөөх, хувц сунраан ойд шидэх, хоол хошоон зэх гээл. Мал маллахаас нь гадна эддэ мөнч ахадсан ажил их тулгарна да. Манай хүү шиг ажил төрөлд бие дааж гар хурч үзээгүй энэ хүүхдүүд бол тооноо буруу харуулж бариад л ургацсан хувцаа төмөр утсаар хэрж торгоод л явхаас сийхгүй дэм. Гэлцэх үндэстэй үндэсгүй яриад игдэж нэгээс нөгөөд айлаас айлд төвөөс хөдөөд дорхноо долгооноор цацрах мэт тархан түгжээ. 1-р бүлгийн 1-р хэсэг төгсөв.